Үндэсний гутлын үйлдвэр бий болгож Монголд үйлдвэрлэв гэсэн шошготой дэлхийн брэнд гутлыг гаргах том мөрөөдөл, том амбицад тээсэн Бэшүс компани хамт олон өнөөдрийн үндэс нэвтрүүлгийн зочид юм. Бидний хувьд 2016 онд дотоодын үйлдвэрлэл борлуулалтыг дэмжих жилийн хүрээнд ийхүү том зорилго, том амбицтэй ажиллаж зүтгэж яваа үндэсний компаниудаа хэрхэн яаж дэмжих үү гэдэг асуудлыг олсон хөндөх юм а. Та өнөөдөр мөрөөдлийн үйлдвэрийнхээ эхлэлийг тавилаа. Одоо дараагийн шат юу вэ? Дараагийн шат нь мэдээж бас л том зорилго араасаа гарч ирнэ тий. Эхний ээлжинд ямар ч байсан үйлдвэрлэлдээ нэг хөл дээрэн зогсоод хөлд оруулах гэсэн саадгүй байнгын ажилтай байгаад ажилч маань доктор сургалттай бас авж байгаа цалинтай сэтгэл хангалуун ийм болохын төлөө бас зорж ажиллаж байна. Инхийн тулд эхний ээлжинд ямар ч байсан үйлдвэрээ бүрэн хүчин чадлаар нь ажилуулж өдөрт одоо 800-аас 30 үйлдвэрлэл хүчин чадалтай бол яг тэргээр нь ажиллах гэсэн мөрөөдөл байна. Цаашаа дахиад миний бас хувь хүний мөрөөдөлж бас байж байгаа. Ер нь бол түрүүчээс ахуулаад яг үндэсний үйлдвэрлэл одоо хэрэгтэй юм байна. Уул уурхай ганц шүтэж амьдарч болохгүй юм байна гэдгийг нь бас харуулсан. Ер нь дотоодын үйлдвэр доктортой үйл ажиллагаа явуулахад хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх ёстой байна гэдэг агуулсаа ойлголоо шүү дээ. Би Чингис Бондоос 2 тэрбум төгрөгийн зээл авсан. Зүгээр нөгөө эмэгтэй өнөөднийг гол хараа болоогаад байна л да. Яг л манайх нөгөө нэг арьс өөрөө ийм гоё нарийн боловсруулж чаддгүйгээс болоод дандаа импортоор явдаг гадаад гутлыг хүмүүс илүүтэй сонирхож брендинг гутал гэдэг. Энэ бол нэр үнэг л шүү дээ. Элвигийн гутлаас дутгаар л харагдаж байна. Тийм ээ. Энэ бол ягаад элвигийн гутлаас дутгаар гэж үнэхээр тийм. Яг бол бид нар яг нэг зах зээлээс арьсаа авч байгаа. Түүхийд нэг материалыг нэг зах зээлээр авч байгаа. Тэр нь хин хийдгээс л өртгөн нэмжиж байгаа. Өнөөдөр тэр брэнд хийж байгаа болохоор тэр өртөг өндөр болоод байна. Бид нар тэр үйлдвэртээ өрсөлдөх бүрэн боломж нь байгаа. Тэгээ энэ одоо хийж байгаа энэ гэж бол яг нарийн туглын арьс л да. Энэ борно. Тийм борно. Тийм туглын арьс. Энэ болохоор үхрийн фактуртай арьс. Гэхдээ өнөөдөр ийм гутлууд гадны гутлууд ялангуяа Итали гутлууд 800-аас сая төгрөгтэй байна. Дунджаар тэрнээс дээшээгээ бүр ингээ брэндээр зөндөө байна л да. Гэвтэл бид нар яг тэр брэндийнх нь арьсаар хийгээд өнөөдөр Монгол хүн үйлдвэрлээд 380 мянгаас 420 мянгаар л зарж байгаа шүү дээ. Хүүхэн захиасан уу? Хүүхэн захиасан. Энэ чинь яг хүний хөлнөөс хэмжээ аваад хүн өөрөө хүссэн загвараа яриад манай дизайнертай яриад яг одоо өөрөө яг юу сонирхоод байна гэдэг. Хамгийн гол нь хөлнөөс хэмжээ авч өгч байна гэдэг чинь зөвхөн тэр хүнд зориулагдсан л байхгүй. Таасаа хэлээ гутлын үйлдвэрлэхэд маш олон юмны цогцоос бүржээж эцсийн бүтээгдэхүүн болдог. Тэгэхээр энэ бүх түүхийдийг та хаанаас авч бас гаднаас уу? Ер нь бол энэ өдөр ажилтнанд орсноороо нэг давуу тал нь юу гэвэл арьс боловсруулах үйлдвэрүүдийг муу хэлээд байдаг тийм ээ. Эцсээс өнөөдөр ягаад тэр усуд түүхээр нь гадагшаа гаргаад яг эцсийн бүтээгдэхүүн болгож чадахгүй байхээр манайх шиг юм үйлдвэрүүд байхгүй болохоор зах зээл нь байхгүй болохоор гадагшаага амьдрахын тулд гадагшаа гаргаж байгаа байхгүй юу. Өнөөдөр манай үйлдвэр ажилтнанд орсноороо эхнээс арьс боловсруулах үйлдвэрийн захирлууд ирж уулзч байна. Жилийн өмнө манайх 100% гаднаас дотроо авдаг байсан бол өнөөдөр дотоодынхоо үйлдвэрээс 80% авдаг болчихлоо. Дээр нь манайх өнгөнийхөө арьсыг ялангуяа одоо энэ ажлын гутад энэ цэрэг цагдаагаа гутлын арьсыг дотоодоос авах бүрэн боломжтой болчихлоо. Тэгээд жилийн дотор ийм их юм өөрчлөлтүүд гарч ирж байгаа байхгүй юу. Гэтэл энэ үйлдвэр дахиад цаашаа доктортой явснараа өшөө олон үйлдвэрүүд доктортой үйлдвэр явж олон үйлдвэр хөл дээрээ босч ирэх боломжтой. Шинэ үйлдвэрүүд гарч ирэх боломжтой. Улны үйлдвэрээс ахуулаад гутлан дотор ордог тэр доктор уулны үйлдвэр, 100 зааны үйлдвэр, зөвхөн үдээсний үйлдвэр хүртэл гарч ирэх байна. Энэ чинь өргөн үйлдвэр хийх хэрэгтэй байхгүй юу? Зөвхөн тань зориулаад ийм гутлыг чадамж Монголын маань энэ үйлдвэрлэгчдэд бий болжээ гэдгийг эндээс харуулж байна. Би бас энийг хараад талархаж байна л да. Ийм захиалагч нар олон байгаасаа гэж өрөөе. Үндэсний үйлдвэрүүдэд дэмжиж эцсийн бүтээгдэхүүнлөө илүү хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй мэн гэсэн бодлого гаргаж эхэлж байна л да. Тэгэхээр энэ тал дээр жишээ нь 2016 оныг дотоодын үйлдвэрлэл борлуулалтыг дэмжих жил болгож аж үйлдвэрийн яам зарлаа. Яг энэтэй холбоотой нөгөө энэ үндэсний үйлдвэрүүдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг борлуулах зах зээлийн төр өөрөө том хэрэглэгч учраас яамдууд гэж бас ингээд баримт бичигт гарын үсэг хүртэл зурж зарлж байна. Энд Бэшүс компани бэлэн байна уу? Энэ бол одоо яг л нүдэ олсон зөв шийдвэр. Энийг бол аль нэгт гарах хэрэгтэй байсан.
үндэсний үйлдвэрлэлүүд хөгжиж байж, тэнд ажлын байр бий болж байж, улс орон доктортой хөгжил ажиллагаа явуулах ёстой гэж би дотроо боддог. За тэгэд одоо энэ гарч байгаа энэ юм дээр бэлэн байна уу гэж асуусан. Өнөөдөр бас манайх бэлэн байна. Одоо Батлан хамгаалахын тендер утгагүй зарлах нэгч байна. Энд бас бид нар бас бэлдэж байна. Энэ гэхдээ 17 мянган хос гутал өнөөдөр төрөөс санхүүжилж яаж гардаг. Энэ яг үндэсний үйлдвэрлэгчдэр очиж энэ одоо үндэсний үйлдвэрлэлтэд дэмжиж эргээд энэ нь бол мэдээж ажилчдын цалин татвар урамжаараа буцаал улстай л орно шүү дээ. Ер нь танаа сая үйлдвэртэй танилцж хахад за Best Shoes компани өшөө нэгдүгürt бол танайг үйлдвэрч яг өнөөдөр хөл дээрээ босчоод бас өөрсдөө харуулсан үйлдвэр бол яг гутлын чиглэлээр бол танах байна. Дараа нь өөр ганц хоёрхан компани. Энэ 2 3 компани маань хоорондоо нийлээд нэгдээд нөгөө тэр Батлан хамгаалахын тэр хууль зүйн яамны тэр цэрэг цагдаагийн гутлын тендерт ороод нэгдээд хийчих бүрэн боломж харагдаж байгаа юм. Ер нь манайх бол кадастрын системд орох ёстой. Кадастрын системнээс цааш паркинг систем рүү орж иж яаж энэ хүүхдгээр хөгжиж байна. Жишээлбэл зөвхөн одоо өнөөдөр Best Shoes компани би гэхээс илүү өнөөдөр би зөвхөн өөрийнхөө үйлдвэрийг дэмжүүлэх гэдэг юм шиг харагдаад байгаа шиг байгаа юм. Гэтэл миний хард хичнээн ажилтан байгаа байлээ. Дээр нь манай үйлдвэрийг дагаад хөгжих зөвхөн арьс боловсруулах үйлдвэр гэхэд 3-аас 4 үйлдвэр бас манай энэ ажлыг авчвал манай үйлдвэрийг дагаад бас ажилттай орлоготой болох боломжууд нээгдэж байна. Дээрээс нь энэ доктортой цаашид урт хугацаанд байж чадвал эргээд олон жижиг үйлдвэрлэлүүдийг бий болгож ирнэ. Ханган нийлүүлэх олон компани шүү дээ арьс ширний түүхийн эдийн материалыг чинь биелүүлдэг. Ер нь ингээ харж байхад таасаа хэлээ олон жил гэж байна. Энэ гэрээ хийхдээ за 3 жилээр хийчих юм уу 4 жилээр хийчих. 4 жилийн хугацаанд та нар яг ийм гутал үйлдвэрлэл нь араасаа өрхийн болоод жижиг дунд ийм компаниудыг ханган нийлүүлэх компаниудыг дэмжин ингээд цогцоороо бид нар ийм гэрээ хийнэ гэд тийм гэрээг та нар хоорондоо хийх байгаа юм уу? Ажил дээр ямаг нь яг ингэж ажиллаж байгаа гэдээ ярьж байна. Ер нь бол одоо л цаасан дээр буулгаад яг явж байна. Ер нь бол цаасан дээр буутсан аж ахуйн нэгжүүдээ бас хамтарч аж ахуйн нэгжүүдээ сонгогдсон. Одоо хөрсөн дээрээ бухлуулчихад байна да. Бид нар ярилцлагын цагт бас чинь ер нь 16 17 он таны хамгийн том зорилго биелүүлнэ гэж мөрөөж зорж явж байгаа өмнөө тавьсан зорилго танай компани хувьд юу вэ? Би одоо Монголынхаа зах зээлд гутлын яг жинхэнэ жишг үйлдвэрийг л яг бүрэн жинхэнэ утгаар нь бий болох юмсан гэж мөрөдөж байна. Энэ үйлдвэр маань яг энэ канерын шиг маань яг жинхэнэ утгаараа ажилласаа. Хуучин одоо энэ канерын шиг маань хуучин гутлын үйлдвэрийн хажууд бол зөвхөн нэг цех, нэг дасгал юм байгаа шүү дээ. Гэтэл бүхэл бүтэн 3,000 ажилчтай бүхэл бүтэн гутлын үйлдвэр гэж байлаа шүү дээ. Гэтэл би өнөөдөр дөнгөж нэг цех ямар ч их эхлүүлж байна тийм дасгийг эхлүүлж байна. Гэтэл энэ үйлдвэрээ бас дэлхийд бас Монголдоо төдийгүй дэлхийд бас танигдсан ийм сайхан үйлдвэр болосоо л гэж бодож байна.